Булган аймгийн 2016 оны онцлог 10 үйл явдлыг танилцуулж байна. Мэргэн сайд амрын мэндэлсний 130 жил, ууган авиат мастер Төвдөн Дэрж аваргын 100 жил, анхны ардын жүжигчин Цагааны цэгмдийн 105, Монгол улсын авиат багш Эрдэнэсэн Дэрж мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэлээ. Улс Монголынхон туурга тусгаар байдлын төлөө хараа эрхцлэн, бодол эрслэн боссон эрэлхэг дайчин түүхтэй Булган хангай нутгийн төр нийгмийн зүтгэлтнүүд олон 10 алдартнуудыг буурал түүх мэдэх билээ. Тэдний нэг болох Булган аймгийн Бугас сумын уугуул Монгол улсын ерөнхий сайдаар 2 тоо томилогдсон ажиллаж байсан мэргэн сайд Эрдэнэтэн төвөгч Агдам буугийн амрын мэндэлсний 130 жил, Булган аймгийн Сайхан сумын уугуул Монгол улсын анхны ардын жүжигчин Цагааны цэгмдийн мэндэлсний 105 жил, Булган аймгийн Хангал сумын уугуул үндэсний спортын ууган авиат мастер Бадан дөргийн Төвдөн Дэрж аваргын мэндэлсний 100 жил, Монгол улсын авиат багш Эрдэнэсэн Дэржийн мэндэлсний 90 жил, тайлбартай дасгалын аргыг сургалтанд хэрэглэж эхэлсний 50 жилийн ойн арга хэмжээг ёсол төгөлдөр зохион байгуулж, тэдний тухай энэ цаг үеийн хийгээд ирээдүйн иргэн бүхэн гүн мэдлэгтэй байж, эх оронч ариун үлсээр нь хойч үе маань бахархаж, үлгэр дурайлаар нь хүмүүжих талаар баггүй ажил зохион байгуулсныг оны онцлог үйл явдлаар шалгаруулж байна. Тишиг бүрэг хангай сумдын сургуулиуд бүрэн дунд боловсролын сургууль болж хэв шинжээ өөрчиллөө. 2016-аас 2017 оны хичээлийн жилд бүрэг хангай тишиг сумдын сургуулиудыг суурь боловсролын сургуулиас бүрэн дунд боловсролын сургууль болгон өргөжүүллээ. Ингэснээр тус сумын сургуулиудын сурагчдын тоо өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад 11.9%-аар нэмэгдсэн байна. Ахлах ангийн хүүхдүүдээ сумандаа сургах болсноор өрхийн зардал, механик шилжилт хөдөлгөөн бурж, эцэг эхийн хараа хяналт сайжирсан. Сум орон нутаг хөгжих боломжийг нээсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсаар байна. Усан спорт сургалтын төв ашиглалтанд орлоо. Байгаль хамгаалах сангийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 өрөө бүхий усан спорт сургалтын төв баригдаж ашиглалтанд орлоо. Тус төв ашиглалтанд орсноор хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, өсөлт хөгжилдөө анхаарах таатай орчин нөхцөл бүрдсэнийг оны онцлог үйл явдлаар нэрлэж байна. Булган аймгийн тариаланчид ариун их ургац хураалаа. Булганыхан будаатай, будаан дээрээ наргиантай гэдэг. Буудаагаар алдартай Булган нутгийн тариаланчдын нөр их хөдөлмөр, газрын шим, технологийн дэвшлэр 1993 оноос хойш аваагүй ариун их ургац буюу 53,000 тонн ургацыг хураан авлаа. Эдийн засгийн голлох салбар болсон газар тариалангийн салбарт нэгжээс авсан ургацын хэмжээгээрээ улсдаа тэргүүн игнэнд жагсаж байгаа Булган аймгийн тариаланчдын амжилтыг төр засаг түмэн олон онцолж байна. Булган аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэн ажиллах хөгжлийн хөтөч үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа. 2016-аас 2020 онд Булган аймгийн засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох аймгийн засаг даргын хөгжлийн хөтөч үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдаж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаанаар батлагдлаа. Булган нутгийн уугуул суугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн анхан шатны нэгж баг, сум, байгууллага, бодлогын агентлагууд, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн саналыг нэгтгэн боловсруулагдсан тус хөтөлбөрийг оны онцлог үйл явдлаар тодруулж байна. Хүүхдийн зохиолч Даштондог төрийн сойрхол хүртлээ. Булган аймгийн бүрэг хангай сумын унган хүү хүүхдийн зохиолч Даштондог Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн сойрхол хүртэж төрлөх нутгийн түмэн олон уншигч багчуудаа баярлууллаа. Дунд сургуулийн сурагч байхдаа аргагүй хүү номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш 40 гаруй ном туйрвсан түүний 10 гаруй бүтээл нь гадаадын хил дээр олон хувиар хэвлэгдэж дэлхийн багчуудын хүртээл болсон билээ.
Хүүхдийн ертөнцөөр 40 гаруй жил аялахдаа Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолчдын зохиолоос монгол хэлнээ орчуулж 30 гаруй ном, жүжиг, дуурь, киноны зохиол туйрван оюуны сор болсон эрхэм иргэнэ энд онцолё. Төрийн захиргааны албан хаагчдын өдөртэй боллоо. 1924 оны 11 сарын 26 бол анх дугаар үндсэн хуулиа батлаж бүгд найрамд хулсаа тунхагласан өдөр билээ. Аймгийн засаг даргын захирамжаар энэ хүү түүхт өдрийг төрийн захиргааны албан хаагчдын өдөр болгон захирамж гаргалаа. Энэ өдрийг тохиолдуулан төрийн албанд анх орж буй төрийн захиргааны албан хаагчдыг тангараг өргүүлэх аймаг сум байгуулахын хэмжээнд төрийн албан хаагчлалын мэдлэг, мэрэгжил дээшлүүлэх, туршлага судлах үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний баг хурал, сургалт, зөвлөгөөн, урлаг спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж байхаар уг захирамжид тусгасныг оны онцлог үйл явдлаар тодруулж байна. Орон нутгаасаа худалдан авалт хийж ажиллах хүч авах аймгийн засаг даргын захирамж гаргалаа. Булган аймгийн нийт иргэд аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад аймагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажиллах хүчээр авч ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгаасаа тогтмол худалдан авалт хийж буй төр төсвийн байгууллагуудыг урамшуулах, аймгийн засаг даргын урайлаг гарснаас хойш 2 сарын хугацаанд хагас тэрбум төгрөгийн худалдан авалтыг орон нутгаасаа хийж, эдийн засгаа эргэлтэнд оруулан хүний төлөө эдийн засгийг цогцлоож, хөгжлийн төлөө зөв бодлогоор ажиллаж эхэлснийг онцолж байна. Булганыхан 2 цуврал уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Булган аймаг байгуулагдсны 80 жилийн ог өгтөж, Улаанбаатар хот дахь Булган нутгийн уугуул суугуул бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, урлаг спортын алдартнуудын хүрээнд зохион байгуулсан Булганыхан 2 уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр Булган аймгийн засаг даргын хөгжлийн хөтөч үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг байгуулагдсны 80 жилийн ог угтаж хийх 80 бүтээлч ажлын жагсаалтыг танилцуулан төрлөх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлэх ажил цаашид хамтран ажиллах саналаа солилцож хөрөнгө оруулалт хийхээр болсныг оны онцлог үйл явдлаар шалгаруулж байна. Гадаад харилцааг шин шатанд гаргаж байна. Улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлтхийн гадаад харилцаагаа эрчимжүүлж уламжлалт харилцаад Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон, Америкийн нэгдсэн улс, шинээр холбооны бүгд найрамдах Герман улс, Австри зэрэг улс орнуудтай хөдөө аж ахуй, нийгэм эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна. Оросын холбооны улсын Красноярск мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж, өндөр үржил шимбүхий үр тариалах судалгааны ажлыг эхлүүлсэн бол бүгд найрамдах Чех улс, Өвөр Монголын өөртөө засах орны Бугад хотын улс төр бизнесийн төлөөлөлттэй хамтран ажиллахаар болсныг оны онцлог үйл явдлаар шалгаруулж байна. Түүхэн заяат Монгол түмний төгөлдрөх хөв заяаг атгаж төрсөн ангадаг жалдартны үлгийн нутгийн ард түмэн та бүхэндээ Булган аймгийн онцлог 10 үйл явдлыг танилцуулж өндөрлөө.